Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол уран зохиолын найруулгын эхийн бүтэц дараалал. Бүгдээрээ уран зохиолын найруулгын бүтэц агуулгыг тайлбарлаж сурцгаая. За аюун дөрвөн дүргэлжсэн үгийн зохиол буюу эхийн хүрэн сэхийн бүтэцтэй танилцъя. За хүрэн сэх маань эхлэл, гол, төгсгөл гэсэн үндсэн 3 хэсэгтэй. Тэгэхээр эхийн бүтэц гэдэг нь агуулгын хоорондын харилцан уялдааг хэлдэг. Ихэд өгүүлэгдэж байгаа үйл явдал нэг нөгөөгөөс урган гарч өмнөх нь дараагийнхаа шалтгаан болж уялддаг байх нэ. За уран зохиолын найруулгын эхийн дарааллын үед ямар байдаг вэ гэхээр хүрэн сэхийн үйл явдал тодорхой орон цагийн дарааллаар өрнөдөг ба үйл явдлууд өөр хоорондоо хэрхэн холбогдож бие биеэ хэрхэн дагуулж байгаа уялдаад чанарыг баримталдаг. За эхийн дараалал буюу өгүүлэгдэхүүн нь дараах байдлаар уялддаг. За эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөл гэсэн хэсгээр ингэж хоорондоо уялддаг. За эдгээрийг дэлгэрүүлж үзвэл эхлэл гэдэг нь орчин дүр өгүүлэгдэхүүний талаар зайлшгүй шаардлагатай суур мэдээллийг бидэнд өгдөг. Зангилаа болохоор үндсэн зөрчлийн суурийг тавьж зохиол цааш өрнөх шалтгаан болж байгаа үйл явдал юм аа. Харин өрнөл бол зохиолын баатруудад юу тохиолдов, үйл явдал хэрхэн өрнөж байгааг илэрхийлдэг. Туйл болохоор үйл явдал цааш өрнөх боломжгүй болтлоо хурцсан тухайн үйл явдлын хэсгийг хэлдэг байна. Тайлал бол туйлдаа хүрсэн асуудал жаргалтай сайхан ч юм уу зовлонтой хэцүү аль нэг талдаа шийдэгдэхийг хэлдэг байна. За төгсгөл болохоор зарим зохиол хэрэг явдлын мөн чанарыг нэгтгэн дүгнсэн төгсгөлтөө байх нь бий. За төгсгөл хэсэг бол янз бүр байх нь шүү. За энэ мэд. За харин яруу найргийн зохиолын бүтцийн хувьд гадаад бүтц буюу хэлбэрийн хувьд бадаг гэж байна. Монгол шүлэгт их хвчлэн 4 мөрт түгээмэл байдаг. Тэгээ энэ 4 мөрийг нийлүүлээд бадаг гэд нэрлэдэг байна. За химнэл болохоор үеийн тоо эсвэл өргөлдөөр тодорхойлогддог. За холбоцын хувьд болохоор толгой холбоц, сүүл холбоц гэж байна. За дараагийн ойлголт болохоор бадаглал зүй, бадаг гэж байна. Аялга ба холбоцын нэгэн зохицолд захирагдаж тодорхой утга төгссөн 2 буюу хид хідэн шадаас бүрдсэн айзам өгүүлбэр зүүн нэгжийг шүлэг судлалд бадаг гинэ. Тэгвэл шүлэгт айзам аялгаар холбогдсон нэгэн цогц бүтэц зохиомжийг бүрдүүлэгч хамгийн том ах бод нь бадаг бөгөөд түүнийг хэрхэн бүтсэн, ерөнхий хэлбэр, байгуулалтын онцлог, үүрэг, ач холбогдлыг голлон судалдаг шүлэг судлалын салбар ухааныг бадаглал зүй гэдэг байна. За Монгол шүлэгт ихэвчлэн бадаг дотор байгаа шад буюу мөрийн тоо 2, 3, 4, за тэгээд 8, 14-т зэргээр ингэж байдаг. Эдгээр нь хоорондоо толгой сүүл дунд холбоцоор холбогддог. За энд 2 мөртэй буюу энийг бас хос уянга гэж нэрлэдэг. За энд жишээ байна. За тэгээд энгийн бас 4 мөрт буюу нэг бадгийн жишээ байна. За энэ хоёр л хоёулаа бадаг. За 2 мөртийг бол хос уянга гэж нэрийддэг. Бол түгээмэл байдаг шүлгийн бадаг болох 4 мөртийн жишээ байна. За дараагийн зүйл болохоор шүлгийн айзам химнэл гэж юу вэ? Тэгэхээр нэг мөр шүлэгт орсон үгс хүний өгүүлэх хэрэгтний зүй тогтол захирагдаж тодорхой хэмжээгээр жигдүүлэн таслагдах үйл хэргийг шүлгийн химнэл гэдэг. Шүлгийн мөрүүдийн хооронд тодорхой хугацаанд давтагдах эренблэгдсэн хөдөлгөөн үүсхийг айзам гэнэ. Айзам химнэл нийлж байж шүлэг, яруу сонсголонтой болдог байх нэ. Тэгэхээр шүлгийн утга дүрийн сэтгэл хөдлөлөөс хамаарч авианы давталт холбоц зэвшиг зөксөх ёсны дагуу аажуу тайван, хурдан, огцом гэх мэт бид уншигдах үйл явцыг хэлж болох нэ. За энд жишээг үзүүлсэн байна. За дараагийн нэг ойлголт болохоор холбоц гэж юу вэ гэж. Тэгэхээр шүлэг, бадаг, мөр хооронд хэмжээ, химнэл үүсгэх шүлгийн бүтэц байгуулалтыг эмнэлэн журамлах зорилгоор ашигладаг холболтын маягуудыг холбоц гэнэ. Өөрөөр хэлбэл 2 буюу хид хідэн шадыг ижил буюу төсөөт авиануудыг ижилсүүлэн эрэмт дараалалд оруулж холбох янз бүрийн аргуудыг хэлнэ. За дэлгэцэн догшин толгой холбох, дунд холбох, сүүл холбох жишээнүүдийг бас харуулж байна. За тэгээд эдгээрийг толгой холбох, сүүл холбох, дунд холбохыг бас хэлбэрийн хувьд бүрэн холбоц, хашиг холбоц, салаавчлах холбоц, зэрэгцэх холбоц хэмээн ингээд тус нэрлэдэг байх нэ. За өнөөдрийн хичээл маань энд хүрээд өндөрлөө.
дараагийн хичээлээр уулзцгаая.